За манай таеквондогийн спорт ээлжид улсын авар шалралт тэмцээнээс энэ оны цэгт энэ сард ихтэй явж байна. Манай таеквондо дотроо бас Олимпийн хөтөлбөрт орсон төрлөө Олимпиад ороогүй дараа удахгүй орж байгаа бөмбөг буюу тоот тасгалын төрөл байж байгаа. Энэ төрлөөрөө бас дотроо 6 ангилж байна. Ганцаарсан хос багийн таеквондо арабик гэсэн төрлүүдээр зохион байгуулагчаар онцлогтой байна. Энэ удаагийн тэмцээнд бас 46 байгууллагын 1700 гаруй тамирчид оролцож байгаагаар маш их өрсөлдөөнтэй өндөр чанартай тэмцээн болж байна гэж харж байна. Ер нь бол энэ төрөл маань бол ерөнхийдөө таеквондогийн спорт маань дэлхийд хөгжөөд бол 60 гаруй жил болж байна. Монгол улсад хөгжөөд 91 оноос одоо 34 5 жилдээ хичээлээд явж байна. Ерөнхийдөө энэ таеквондогийн үндсэн суурь бол ерөнхийдөө энэ үндсэн бөмбөг буюу тоот тасгалын энэ төрлөөс ихтэй эндээсээ уламжлаад таеквондогийн суурь тэгэнгүүтээ эзэмшиж авсны дараа тулааныхаа ангил руу ордог үндсэн суурь юм байгаа. Олимпийн хөтөлбөр хэдийгээр ороогүй байгаа боловч бусад одоо ТV наадам, оюутны универсиад, ТV тоглолтуудад бүх төрөл маань энэ төрөл маань багтаа явдаг байгаа. Тэрүүгээр онцлогтой ерөнхийдөө энэ бөмбөгийн төрлөөр хичээснээр 6-аас 60-70 нас хүртэлтэй хүмүүс хичээл боломжтой ийм төрлийн байгаа. Энэ нь бол нэг ясны эрүүл нийтийн биеийн тамир тал руугаа төлөвлөгөө өгдсөн. Яг Олимпийн төрөл маань бол яг 18-аас 30 хэдэн насны бас нэг хязгаартай эрчимтэй тийм үе байгаад байгаа боловч энэ маань бол насан туршдаа хүн хичээл боломжтой. Одоо сүүлийн жилүүд бол хөгсөн настай хүмүүс бас маш их эрүүл чиглэлээс яг дасгал хийгээс гадна таеквондогийн бөмбөгийг төрөл бас ингээд насан туршийн ангиудаас нэлээд нэгдэж байгаа нь бас энэ давуу чанар гэж харж байна. Намайг Баасан Чулууны анх нэм гэдэг. Би таеквондо хөгжлийн төв Баян Зүрх дүүргийн тамирчин байгаа. Өнөөдөр Бөмбөгийн улсын авар шалралт тэмцээнд насан туршийн ангиллын ангиллал өрсөлдөж байгаа. За би одоо таеквондоор хичээлээ 3 жил гарсан болж байна. Бөмбөгийн хувьд тулаанаасаа ялгаатай илүү хурд хүч амьсгаа гэд маш их хүүхдийн одоо өөрийн хувийн зан чанарыг бас их харуулсан зүйл байдаг. Тулаан бөмбөгийн хоёрыг хийхээр хоёр одоо тис өөр хоёр ялгаатай юм байдаг. Тулаан бол өчгөлтөөр тулаад бөмбөг нь болохоор илүү техник шаардсан зүйл байдаг. Хөтлөлтийн Монголын таеквондо хөгжлийн төвийн баг тамирчид энэ удаагийн улсын аварга шалралт тэмцээнд 22 өдрийн бүрэлдэхүүн хийж оролцож байна. За бидний хувьд бол багнаас өсвөр үе залуучуудынхаа ангилд одоо бүрэн бүрэлдэхүүнтэй бүх ангилд одоо ганцаарчсан болон багийн хожимог төрөлд одоо бас хүч зэрхоор ирж оролцож байна. Манай клуб 2010 онд үүсгэн байгуулагдсан. Одоо 15 жилийн болж байна. Энэ хугацаанд бид нар одоо Бөмбөгийн улсын аварга шалралт тэмцээнд бас багийн төрлөөс багаараа төрүүлж ирсэн байгаа. Өмнө бас манай тамирчид маань ганцаарчсан төрлөдөд одоо 2-3 удаа улсын аварга шалралт тэмцээнд амжилттай оролцож тэргүүн бариуд эзэлжсэн. За Дархан аймагт маань ерөнхийдөө албан ёсны таеквондогоор 5 клуб маань үйл ажиллагаа явуулдаг. За тус клубээ багш тасгал зөөлөгч нар нь болсон хөгжлөлтөд бэлдээд авчирсан байгаа. Манайх Дархан аймгийн AFC Infinity клуб гэж байгаа. За 32 хүүхдийн бүрэлдэхүүнтэй ирсэн. За ерөнхийдөө ангилалд гэх юм бол бүх насны ангилал бүх насны төрөлд авчирсан байгаа. Холимог хос болон ганцаарчсан төрлүүд гэсэн багийн төрлүүд гэсэн байдлаар хүүхдүүд авчирсан бэлтгэн авчирсан байгаа.